ноцтой хэрэг. 13 настайдаа насан туршигчдийн 20 ангид орж, насанд хүрснийхээ дараа амьдрахын тулд хар бор ажил хийж, заримдаа өлөн зэлмүү хондог байв. 33 наснда найзынхаа тусламжтайгаар арай ядан ам зоогож байсан тэрээр санамсаргүй хөдөлтөж авсан суглааныхаа ачаар амьдрал нь оронгоороо өөрчлөгдөнө гэж зүүдэндээ ч төсөөлж байсангүй. Өнөөдөр суглааны талаар ярилцъя. Манай үзэгчид дунд том, жижиг хонжуур хожиж байсан хүн хэр олон байдаг бол магадгүй байдаг л ах. Харин хэдэн зуун мянга, хэдэн зуун саяар хэмжигдэх тэргуун байрын шагналыг олон хүн зөвхөн мэдээгээр л гардаг зүйл гэж боддог. Гэхдээ өнөөдрийн бидний ярих түүх бол Америкийн нэгэн жирийн дунд иргэм насны эрд бодитоор тохиолдсон явдал юм. Түүний санамсаргүй худалдаж авсан суглаа нь 30 сая долларын асар том хонжуур авчирч, туйлын ядуу байдлаасаа нүд ирэмхийн зурт маш баян нэгэн болон хувирчээ. Хүмүүсийн бодлоор тэр үүнээс хойш санаа зовох зүйлгүй. Сайхан амьдрах ёстой бөгөөд тэр өөрөө ч мөн тэгж бодож байлаа. Гэвч бодит байдал дээр энэхүү гинтийн бэлэн мөнгө түүний амьдралыг сайжруулаагүйгээр үл барам, харин ч улам их зовлон нэмж нуруунд дээрх хүнд ачаан олжээ. Төрөл бүрийн золгүй явдлууд ар араасаа цуурч тэрээр аажмаар найз нөхөд гэр бүл эд хөрөнгөө алдаж эцэст нь өөрийнхөө амийг ч хүртэл алдсан юм. Түүний хувьд энэ том шагналд яваажинг биш, харин дуусшгүй хар дарсан зүүдийг авчирсан билээ. Тэгвэл тухайн үед чухам юу болсон юм бэ? 2006 он руу буцаж энэхүү ээдрээтэй хачирхалтай түүх рүү орцгоё. Флорида мужид Америкийн зүүн өмнөд хэсэгт оршдог. Өндрөөс харвал газар нутгийнх нь ихэнх хэсэг далайгаар хүрээлэгдсэн байдаг. Газар зүйн өвөрмөц байралтай тул далайн эрэг үзэгсэлэнт байгаль, төрөл бүрийн паркууд, алдартай наран шарлагын газруудаараа жил бүр сая жуулчдыг татдаг. Иймээс тус мужийн аялал жуулчлалын салбарч мөн маш өндөр хөгжсөн байдаг. Өнөөдрийн бидний ярих түүх Флорида мужид төрж өссөн эгэл жирийн нэгэн хүний тухай юм. Абрахам Шекспир бол 40 настай. Ажилгүй, орох орон, ooч хаяггүй. Амьдрал нь үнэхээр хүнд хэцүү. Өдөр тутмын хоолоо яаж залгуулахаа үргэлж бодож явдаг нэгэн байв. Тэрээр 1966 оны 4-р сарын 24-ний өдөр Флорида мужийн Лейкленд хотод ядуу гэр бүлд төржээ. Эцэг эх нь бараг боловсрал эзэмшээгүй тул сайн ажиллаж байсангүй. Гэрийнх нь орлого зөвхөн хамгийн наад захын хоол, хувцсны хэрэгцээг л арай ядан хангадаг байв. Шекспир сургуульд орох завшаан тохиосон ч 7 дугаар ангиасаа сургуулиа орхиж гэртээ буцаж иржээ. Ийм боловсрал нь бараг л бичиг үсэг тайлагдаагүйтэй ижил бөгөөд боловсрал дутмаг мөн эцэг эх нь амьдралын төлөө зүтгээд түүнийг анхаарч халамжлах завгүй байлаа. Ийм төсвөр насандаа хинээч хараа хяналтгүй өсөж аажмаар муу зуршилтай болж хаа сайгүй дөрсгүүтэн өмүүлдэг болов. 13 настайдаа тэрээр олон удаа хулгай хийсний улмаас насанд хүрээгүйчүүдийн саа тулах төвд хөргөгдөж тэндээ бүтэн 5 жил болжээ. Шоронгоос гарсныхаа дараа тэрээр ам зуухын тулд гудамж цэвэрлэх, барилга дээр тоосох зөөх зэрэг хар бор ажил хийж, нэг өдөр хоолтой, нөгөө өдөр хоолгүй амьдарч байлаа. Ийм хүнд хэцүү нөхцөл байсан ч тэрээр багын танил охинтойгоо нийлж хүүхэдтэй болжээ. Эцэг болох нь түүнд маш их баяр баясгалан авчирсан ч өөрийгөө арай ядан тижээж байсан хүн дээр дахин 2 хүн нэмэгдсэн тул эцэст нь тэд салцгаажээ. Хүүхэд ээжтэйгээ үлдсэн байна. Шекспир хүүхэд насандаа шоронгоор хүмүүжиж өссөн тул гаднах төрх нь анх харахад тийм ч сайн хүн шиг харагддаггүй байв. Гэвч түүнийг жинхнээсээ мэддэг хүмүүс түүнийг маш энгийн, сайхан сэтгэлтэй, дотроо бол хүүхэчгэл хүн гэж сайнаар үнэлдэг байв. 1999 онд 33 настай Шекспир Грег Смит хэмээх үсчинтэй танилцж, хоорондоо сайн ойлголцсон тун удалгүй сайн найзууд болжээ. Смитийн амьдрал боломжийн байсан бөгөөд жижиг хотод үсчний газар ажиллаулдаг. Орлого их биш ч амьдралд нь хүрэлцдэг байв. Тэр Шекспирт маш их анхаарал тавьж, үсийг нь үнэгүй засч өгөхөөс гадна үсчний газарт ямар л ойр зургийн ажил байна. Түүнийг Шекспирээр хийлгүүлж мөнгө төлдөг байлаа. Ингээд Шекспир найзынхаа үсчний газарт түшиглэн маш удаан амьдарсан бөгөөд дундуур нь зам цэвэрлэгч, барилгын туслах ажилчин зэрэг өөр ажил хийж байсан ч удаан тогтдоггүй байв. Цаг хугацаа өнгөрсөөр 2006 он болоход Шекспир дахин ажлаа сольж орон нутгийн MBM хэмээх хүнсний компанид түгээгчээр ажиллах болов. Түүнтэй хамт ажилладаг Майкл гэх залуутай хамт томоохон хотууд руу бараа хүргэж өгөхөөр байнга явдаг байлаа. Майкл жолооны үнэлэхтэй тул машин барих ажлыг хариуцаж, харин Шекспир бараа зөөх зэргийг хариуцдаг байсан бөгөөд тэд хоорондоо сайн ойлголцож зохицдог байв. 2006 оны 11-р сарын 15-ны өдөр тэд хөлдөөсөн хүнс очиж Майами руу явхаар дахин хөдлөлөө. Тэд замдаа нэгэн жижиг хотын дэлгүүрт ундаа тамхи авахаар түр зогсов. Тухайн үед Шекспир машинаасаа буугаагүй бөгөөд Майклаас өөрт нь 2 суглаа аваад ирэхийг хүсэж, дугаарыг нь машинаар өөрөөр нь автоматар сонгуулчихаарай гэжээ. Суглааг авсныхаа дараа Майкл төрөвчөндөө хийгээд төрөвчөө машин дотор зүгээр л орхичихв.
Удалгүй оройн энэ суглааны тохирол явагдах цаг боллоо. Шекспир суглаагаа бариад зурагт руу гөлрөн дугаарууд нэг нэгээрээ гарахыг харж байв. Зурагтаар гарсан дугаарууд түүний гарт байгаа суглааныхтай бүгд таарч байгааг тэр гайхан харж байлаа. 6, 12, 13, 34, 42, 52 шагналын дүн нь 30 сая доллар хүрч байв. Бидээ хизээч $10 илүү мөнгө авч явж үзээгүй. Түүний хувьд энэ нь окторгын тоо мэт байлаа. Ийм аз тохионо гэж бодоогүй тэрээр сэтгэл нь хөдлөн сандарч чичирч байлаа. Тухайн орой Шекспир суглааны дугаарыг 100 гаруй удаа шалгасны эцэст буруу хараагүй гэдгээ баттай мэдээд энэ мөнгийг хэрхэн өрөх талаар мөрөөдөж эхлэв. Бодох тусам инээд нь хүрч бүр тэр шөнөө огтхон ч унтсангүй. Маргааш нь Шекспир суглааны төвтэй холбогдсон шалгахад шагналын дүн үнэхээр 30 сая доллар мөн байв. Америкийн суглааны төвөөс хонжуурыг авах хоёр аргыг санал болгодог. Нэг нь бүх мөнгийг нэг мөсөн авах бөгөөд энэ нь харьцангуй өндөр татвар төлж гар дээр ирэх мөнгө нь бага байдаг. Нөгөөх нь 20 жилийн хугацаанд хэсэгчлэн авах бөгөөд татвар бага төлөхийн зэрэгцээ хоцсон хүнийг гинэт их мөнгө өрөхөөс сэргийлж илүү аюулгүй урт хугацааны шийдэл болдог тул олон хүн энэ аргыг сонгодог. Гэвч Шекспир насаараа ядуу байсан тул бэлэн мөнгийг хурдан авахыг маш их хүссэн бөгөөд нэг мөсөн авах сонголтыг хийжээ. Үүний үр дүнд янз бүрийн татвар судалгацсны дараа түүний гар дээр 17 сая доллар үлдсэн нь 30 саяас бараг талан татварт явсан байсан ч асар их мөнгө байлаа. Дуртахгүй өнгөрч болохгүй нэг зүйл бол тухайн үед Америкийн олон мужид, тухайлбал Флорида мужид шудраг, ил тод байдлыг хангах үүднээс суглаанд хожсон хүний нэр, оршин суугаа хот зэргийг олон нийтэд ил болгох ёстой байв. Үүнээс болж эргэн тойрны бүх хүмүүс Шекспирийг маш ядуу байснаа гинэт баян болсныг мэдсэн бөгөөд хэвлэл мэдээллийнхэн ч үүнийг шуугиан болгон мэдээлж байлаа. Тухайн үеийн бүх томоохон мэдээний гарчигт түүний тухай гарч, тэрээр гинэт цахим сүлжээний од болж Америк даяар түүнийг саятан болсныг мэдэв. Хүн нэр алдартай болохоос айдаг, гахаа таргалахаас айдаг гэсэн эртний хэлц үг байдаг. Энэ хэлц гинэт баяжсан Шекспирийн байдалд яг тохирч байлаа. 17 сая доллар гар дээр нь ирэхээс өмнө л асуудал ихэлсэн байна. Юуны түрүүнд Шекспиртэй хамт ажилладаг. Түүнд суглаа авч өгсөн Майкл түүнийг шууд л шүүхэд өгчээ. Майклийн хэлж байгаагаар суглааг тэр өөрөө худалдаж авсан. Мөнгийг нь ч өөрөө гаргасан бөгөөд Шекспир түүнийг анзаараагүй байхад суглааг нь хулгайсан. Тиймээс тэр 17 сая доллар өөрийнх нь байх ёстой гэжээ. Шүүх энэ хэргийг хянан хэлэлцэв. Мөрдөн байцаалтын явцад суглааг Майкл худалдаж авсан нь үнэн боловч Шекспир түүнд захиж авахулсан ба газар дээр нь $2 нь өгсөн тул суглаа Шекспирийн өмч байх ёстой болох нь тогтоогджээ. Шүүх хурлын үеэр Шекспир бас нэгэн нууцыг дэлгэсэн бөгөөд Майкл түүнийг суглаанд хожсныг мэдсэний дараа маргааш нь л ирж $100 өгөхийг шаардсан. Гэхдээ тэр үед мөнгө дансанд ороогүй байсан тул хүлээж бай гэж хэлсэн гэжээ. Уг нь Шекспир Майклд үнэхээр $250,000 орчим мөнгө өгөхөөр төлөвлөж байсан ч Майкл түүнд итгээгүй бөгөөд зүгээр л аргалахын тулд шалтак хэллээ гэж бодоод шууд шүүхэд өгсөн байв. Эцсийн үр дүнд Майкл шүүх хуралд ялагдаж нэг ч сохор зоос авч чадсангүй. Гэвч Шекспирийн хувьд хамтран ажилладаг найз нь шүүхэд өгсөн нь цаашид гарах асуудлуудтай харьцуулахад юу ч биш байсныг төсөөлөөгүй юм. Жинхэнэ хар дарсан зүүд дөнгөж эхэлж байлаа. Шекспир $100 тансаг харш худалдаж авч ээжигээ авчрахаар төлөвлөж байсан ч ээж нь тийшээ нүүж очисонгүй. Энэ байшин үнэхээр сайхан, уужим сарвал, усан сантайч хэдэн жилийн дараа л тэр үед байрны зах зээлийн үн ердөө $600,000 байсныг ойлгожээ. Анхны том зарлаасаа л тэр үл хөдлөх хөрөнгийн зуучлагчид $400,000 залилуулсан байв. Байшингаас гадна тэрээр өөртөө нэг их мөнгө өрсөнгүй. Үргэлж машинтай болохыг мөрөөддөг байсан ч эцэст нь зүгээр л нэг жижигхэн Япон машин худалдаж авсан байна. Мөн Rolex цагтай болохыг хүсдэг байсан ч нэгэн дэлгүүрээс хуучныг нь авчээ. Тэрээр мөнгийг ус шиг өрөх дургүй байсан бөгөөд зүгээр л энгийн амьдралаар амьдрахыг хүссэн юм. Очдог байсан зоогийн газартаа очиж $7 хоол идэж, ойр орчмын цэцэрлэгт хүрээлэнд салхилж, наран дээн нуурын эрэгт загасчилж, багын найзуудтайгаа хууч хөөрч амьдрахыг хүсэж байв. Гэвч ийм энгийн амьдрал нь хизээч буцаж ирэхгүй болох нь тодорхой болжээ. Учир нь суглаанд хоцсноос хойш тэрээр ганцаараа байхаа байсан юм. Маш олон хүмүүс түүнтэй танилцах гэж өөрсдөө ирдэг болжээ. Тэдний дунд хуучин эхнэр, хойд эцэг эгч дүүс нь хизээч уулзаж байгаагүй холын хамаатан эгч дүүс, олон жил уулзаагүй багын найз, ангийн хүүхэд хамт хооллож байсан үйлчлүүлэгч, гудамжны хөрш, гэр оронгүй гуйлагчин, тоо томшгүй олон танихгүй хүмүүс байв. Тэдний ирсэн зорилго маш тодорхой бөгөөд энгийн байсан нь зүгээр л мөнгө авах байлаа. Шекспир энэ тал дээр нэлээд өгөөмөр хандсан. Учир нь тэр угтаа сайхан сэтгэлтэй, бусдад туслах дуртай нэгэн байв. Тэрээр хүүдээ $100 итгэмжлэгдсэн сан байгуулж өгөн ирээдүйн амьдралыг нь баталгаажуулжээ. Хойд эцгийнхээ мөрөөдтэй тоглоомын өрийг дарж, эгч дүүстэй амжиргааны мөнгө өгч, хамаатан садандаа мөнгө тарааж, багын найзынхаа өрийг төлж, танихгүй хүмүүст хүртэл хоол авч өгдөг байв.
Танихгүй хүн байсан ч гараа сунгуул татгалзаж чаддаггүй оюутны зээл, эмнэлгийн төлбөр зэргийг нь төлөхөд тусалдаг байлаа. Хэдхэн сарын дотор л хэдэн сая доллар урсаад алга болжээ. Хэдийгээр мөнгөндөө нэг их харамсахгүй байсан ч ийм амьдрал түүнийг маш их төөрөгдөлд оруулж зовоож байв. Хүн бүр ямар нэгэн зоригтой мөнгөний төлөө л түүнд ойртож байгааг мэдээд энэ нь түүний хүссэн амьдрал биш болохыг ухаарчээ. Тэрээр сайн найз Роберт Бронд хандан "Би юу ч үгүй ядуу байсан бол чөлөөтэй амьдрахгүй юу?" Энэ бүх хүмүүсийг би найзуудаа гэж боддог байсан ч тэдний ганц хүсэж байгаа зүйл нь миний мөнгө гэдгийг дараа нь ойлгосон гэж гомдлон хэлжээ. Шууд мөнгө гуйдаг хүмүүсээс гадна хамтран ажиллах санал тавих хүмүүс ч байв. Гайхалтай төслүүд санал болгож жилд маш өндөр ашиг өгнө гэж ярьдаг. Бүгд л Шекспирийг өөрсдийнх нь мөрөөдөлд хөрөнгө оруулаасай гэж хүсэж байв. Үнэн хэрэгтээ энэ бол зүгээр л мөнгө салгах арга байлаа. Шекспир эдгээр зүйлсийг ойлгохгүй ч найзынхаа зөвлөснөөр нэгэн компани байгуулжээ. Компани үйл ажиллагааны чиглэл нь байшингийн засвар үйлчилгээ байв. Тэрээр бүр ашигын бус байгууллага байгуулж тусламж хэрэгтэй хүмүүст туслахыг хүсэж байлаа. Шекспирийн уужим сэтгэл нь энгийн хүмүүсийнхээс илүү байсан гэж хэлж болно. Богинохон хугацаанд тэрээр 10 гаруй сая долларыг тараачсан байсан бөгөөд ихэнх нь бусдад зээлэх эсвэл мөрөөдлийн төслүүдэд хөрөнгө оруулахад зарцуулагджээ. 2008 оны 10 дугаар сар буюу Шекспир саятан болсноос хойш 11 сарын дараа түүний бэлэн мөнгө болон үл хөдлөх хөрөнгийн нийт дүн 5 сая доллароос доош орсон байлаа. Энэ үед 36 настай амжилттай яваа нэгэн эмэгтэй түүнийг зорж иржээ. Дорис Дидимур гэх энэ эмэгтэй Шекспирээс мөнгө гуйж зовлон тооцсонгүй. Бас хөрөнгө оруулалт хүссэн мөрөөдөлж ярьсангүй. Тэрээр өөрийгөө амжилттай яваа зохиолч мөнгөөр гачигдаагүй, тусламж хэрэггүй гэдгээ илэрхийлжээ. Түүний ирсэн ганц зорилго нь Шекспирт зориулж ном бичих ядуу хар арьст хүү хэрхэн нэг шөнийн дотор гинт баяжсан тухай намтар гаргаж олон хүнд түүний түүхийг хүргэх байлаа. Ийм намтар гаргах явдал Америкт маш түгээмэл бөгөөд Шекспирч өөрийнхөө түүхийг үлдээхийг маш их хүсэж байв. Мөн тэр эмэгтэй маш амжилттай яваа, өөртөө итгэлтэй, сүрлэг байдалтай, чин сэтгэлээсээ хандаж байгаа мэт харагдсан тул Шекспир маш хурдан зөвшөөрчээ. Дараагийн өдрүүдэд Диди зөвхөн ном бичих ажилдаа анхаарч ямар ч с ิจ гтэй үйлдэл гаргаагүй нь Шекспирийг ихэд баярлуулжээ. Янз бүрийн шалтак хэлж мөнгө гуйдаг хүмүүс тэрээр үнэхээр дургүй байсан тул Дидид улам бүр итгэх болж тэр хоёр үл таних хүмүүсээс сайн найзууд болон хувирв. Үнэн дээр энэ үед Шекспирийн эргэн тойронд найз нөхөд бараг үлдээгүй байлаа. Учир нь бараг бүх хүн л түүний халаасан дах мөнгийг бодож байсан тул тэр үүнд маш их зовж эцэст нь өөрөөс нь шимэгчилж байсан хүмүүсээс тэр дундаа хамаатан саднаасаа хүртэл зориуд хөндөрөх замыг сонгожээ. Боловсрал багтаа байсан болохоор үлдсэн багахан мөнгөө хэрхэн зөв удирдах, цаашдын амьдралаа яаж төлөвлөх талаар Шекспирт ямар ч мэдлэг шийдэл байсангүй. Ямар ч асуудал гарсан тэрээр Дидигээс зөвлөгөө авах зуршилтай болжээ. Түүний нүдээр Диди бол амжилттай яваа, мэрэгжлийн хүн бөгөөд түүний мөнгийг сонирхоогүй тул итгэж болох хүн байлаа. Дидигийн олон асуудалд өгсөн хариулт ч үнэхээр мэрэгжлийн бөгөөд найдвартай байсан ба байнга Шекспирийн төлөө санаа тавьж байгаа нь илт мэдрэгддэг байсан нь түүнд маш их таалагдж, итгэл нь улам нэмэгдэн, харилцаа нь ч улам гүнзгийрсээр байв. Хэдэн сарын дараа буюу 2009 оны 2 дугаар сарын 9-нд Шекспир Дидигийн зөвлөгөөг дагаж хөрөнгөө илүү хялбар удирдахын тулд компани байгуулахаар шийджээ. Компани Абрахам Шекспир ХХК гэж өөрийнхөө нэрээр нэрлэв. Өөрөө удирдах чадахгүй тул бүх эрх мэдлээ Дидид өгч, түүнийг өөрийнхөө бүрэн төлөөлөгчөөр томилжээ. Ингэснээр бас нэг сайн тал байсан нь хэн нэгэн мөнгө зээлэх гэж ирвэл мөнгө бүгд компанид байгаа. Хатагтай Диди удирдах байгаа болохоор би шийдэж чадахгүй гэх мэт боломжийн шалтгатай болох байлаа. Энэ бүхнийг хийж дууссаны дараа Шекспир арайхийн нэг уужуу амьсгаа аав. Хэдийгээр мөнгө нь их үлдээгүйг мэдж байсан ч үлдсэн амьдралдаа санаа зовох зүйлгүй хүрэлцэхэр байлаа. Тэр өөрөө нэг их мөнгө үрдэггүй. Дээр нь Диди шиг мэрэгжлийн хүн мөнгийг нь удирдах байгаа болохоор бусдад булаалгахгүй гэж айх зүйлгүй болсон тул тэрээр зүгээр л 50 амьдрах талаа анхаарч байлаа. 2009 оны 11-р сарын 9-нд Шекспирийн үеэл Идом цагдаад мэдэгдэхдээ Шекспирийг харалгүй хагас жил болж байгааг хэлжээ. Хамгийн сүүлд түүнийг 4-р сард харсан бөгөөд түүнээс хойш зөвхөн мессежээр л харилцаж байсан байна. Бас нэг маш хачирхалтай зүйл байсан нь Шекспир ердөө 7-р анги төгссөн бөгөөд олон жилийн хугацаанд сурсан зүйлээр бараг мартсан, цөөхөн хідэн үсгэл таньдаг байтал сүүлийн хідэн мессежүүд нь маш алдаагүй, цэвэрхэн бичсэн байжээ. Үнэн дээр Шекспирийг зарим хүмүүс хэдэн сар хараагүй гэдгийг ажиглаж анзаарснаар аль хэдийн сэжиглэж эхэлсэн байв. Нэгэн мөрдөгчдийн вебсайт дээр олон хүмүүс Шекспирийн хачирхалтай алга болсон хэргийг судалж, зарим нэг сэжигтэй ул мөрүүдийг илрүүлжээ. Жишээлбэл Диди өөрийнхөө болон найз залууга Шекспирийн тансаг хашид авчирч амьдруулж байгаа бөгөөд тэд өдөр бүр баяр баясгалантай байдаг ч Шекспир огт харагддаггүй байв.
Мөрдөгчөд энэ баян эр аль хэдийн сохор зоосгүй болтлоо мүлжүүлсэн байх гэж таамаглаж байлаа. Орон нутгийн цагдаанач Шекспирийн нэрийг мэддэг байсан тул гэр бүлийнхэн нь гомдол гаргамагц шууд л мөрдөн байцаалт явуулахаар явжээ. Тэд тансаг харшид очиход мэдээж Шекспирийг олсонгүй. Харин Дидийг олжээ. Диди огтхон ч эргэлзэлгүйгээр цагдаа нарт Шекспир маш сайн байгаа. Гэхдээ хэд олон хүн түүнээс мөнгө гуйгаад байсан тул тэрээр жижигхэн хотоосоо явж дэлхийгээр аялахаар шийдсэн гэжээ. Хаана байгааг нь хэн ч мэдэхгүй, магадгүй Ямайка эсвэл Исланд ч байж магадгүй гэд Диди өөрийнхөө бичсэн зарим видео бичлэгүүдийг үзүүлв. Бичлэгт Шекспир хүмүүст маш их гомдолтой байгаагаа тодорхой хэлсэн байлаа. Энэ бүгдийг харахад Дидигийн хэлсэн үг үндсэндээ үнэн мэт санагдана. Гэхдээ асуудал нь төрлөх нутгаасаа явах боллоо ч заавал сураггүй алга болох шаардлагагүй шүү дээ. Бас тэр өөрийнх нь сайн бичиж чадахгүй англи хэлээр үеэлтэйгээ яагаад мессежээр харилцах болов? Ээж нь яг энэ цаг үед маш чухал сэжүүр өгсөн бөгөөд хүүн төрсөн өдрөөр нь баярын ил захидал явуулсан. Тэр захидал дээр хүүгс маш цэвэрхэн алдаагүй бичсэн байсан нь ээжийг нь маш их гайхшруулсан гэжээ. Ээжийнх нь хувьд хүүн бичиг үсэг мэдэхгүй хүн байлаа. Бүр хачирхалтай нь. Хүүн түүн рүү уцаар ярьж амар мэндэ мэдлсэн ч хоолой нь өөрийнх нь хүү шиг сонсогдоогүй байна. Цагдаа нарын эдгээр сэжүүрүүдийг нэгтгэж үзээд дээр нь Шекспирийн хэлээр гарсан бүртгэл байхгүй байгааг хараад асуудал маш ноцтой байна. Тэр хэдийн алагдсан байх магадлалтай гэж үзжээ. Алуурчин хэн бэ гэвэл түүнээс мөнгө зээлээд буцааж өгөхийг хүсэхгүй байгаа хүмүүс бүгд с ิจ гтэн болж байв. Энэ нь ч түүнийг удаан хугацаанд сураггүй алга болсон ч хинч цагдаад мэдэгдээгүй шалтгааныг тайлбарлаж байлаа. Тэдгээр хүмүүсийн хувьд Шекспир алга болох нь сайн хэрэгч байж болох юм. Цаашлаа цагдаа нар Шекспирээс их хэмжээний мөнгө зээлсэн хүмүүсийг шалгаж эхлэв. Ихэвчлэн түүний гэр бүлийнхэн байсан бөгөөд хэдэн зуун мянгаас $1 сая хүртэлх мөнгө зээлсэн байлаа. Гэвч шалгалтын явцад эдгээр хүмүүст ямар ч с ิจ гтэй зүйл илэрсэнгүй. Харин мөрдөн байцаалт гүнзгийрхийн хэрээр цагдаа нар Шекспир үнэхээр сохор зоосгүй болсон байсныг гайхан илрүүлв. Түүний бүх хөрөнгө Дидигийн нэрээр шилжсэн байсан бөгөөд үүнд бүх зээл авлага нь багтаж байлаа. Тэр байтугай анх $1 сая худалдаж авсан тансаг харшийг нь хүртэл Дидигийн компани худалдаж авсан байв. Үүнээс гадна Диди Шекспирийн компаниас $100 гаргаж $90,000 үнэтэй 2009 оны загварын хаамар машин, $70,000 үнэтэй Chevrolet Sport машин, нэг ашааны тэрэг болон олон тооны тансаг зэрэглэлийн эд зүйлс худалдаж авсан байв. Ингэж ил цагаан ичхүүр сонжуургүйгээр үйлдэл хийж байгаа нь хүн бүхэнд ил тод харагдаж байлаа. Тиймээс цагдаа нар нэн даруй Дидийг дуудаж байцаав. Гэвч тэрээр Шекспирийг амралтаараа аялалд явсан, үнэхээр хаашаа явсныг нь мэдэхгүй гэж гүрийсээр байв. Тансаг харшийн тухайд тэрээр хууль ёсны дагуу худалдаж авсан бөгөөд Шекспирт $655,000 төлсөн гэжээ. Харин машин болон тансаг эд зүйлсийн хувьд түүний бэлгэлсэн зүйлс гэж тайлбарласан байна. Энэ нь илт мэлзэж буй хэрэг боловч цагдаа нарт нотлох баримт байхгүй тул түүнийг яаж ч чадахгүй байлаа. Хамгийн гол асуудал нь Шекспир амьд уу өгсөн үү гэдг нь ч тодорхойгүй байв. Энэхүү ээдрээтэй байдлын өмнө цагдаа нар ч маш их толгоогоо гашилгаж байв. Энэхүү сураггүй алга болсон хэргийн гол зангилаа нь Шекспирийг олох явдал гэдгийг тэд сайн мэдж байлаа. Хэрэв тэр амьд байвал бүгд баярлах болно. Хэрэв тэр аль хэдийн алагдсан бол цогцыг нь олох, эсвэл түүнийг алагдсан гэдгийг батлах, нотлох баримт олох шаардлагатай байв. Ингэж байж л хэрэг цааш үргэлжлэх боломжтой болно. Цагдаа нар хэрхэхээ мэдэхгүй байх үед Шекспирийн хуучин найз охин Сантория, өөрөөр хэлбэл түүний 2 дахь хүүхдийг төрүүлсэн эмэгтэй гарч ирэв. Тийм ээ, Шекспир 2 хүүхэдтэй байсан юм. Суглаанд хоцсныхоо дараа Шекспир хүнээр дамжуулан Санториатай танилцж, тэд хурдан хугацаанд хүүхэдтэй болсон ч эцэст нь салцгаажээ. Мэдээж Шекспир түүнд баггүй мөнгө өгсөн байна. Санториагийн хэлснээр Диди түүнтэй уулзаж $20,000 үнэтэй байшин болон нэг машин өгье. Оронд нь цагдаа нарт Шекспиртэй саяхан нэг шөнийг өнгөрүүлсэн гэж худал хэлхийг санал болгосон гин. Мөн Шекспирийн өсчин найз Смит ч бас гэрчлэхээр иржээ. Тэрээр байшингийнхаа төлбөрийг хийхийн тулд Шекспирээс мөнгө зээлсэн боловч бусад хүмүүсээс ялгаатай нь тэрээр сар бүр хуваарийн дагуу өрөө төлдөг байжээ. Смитийн хэлснээр Диди түүн рүү залгаж Шекспирийн нээж рүү уцтаад би одоо сайн байгаа. Клубт хүн гэмтэй ч гэсэн болохоор төр зур ил гарч гэртээ харих боломжгүй байна гэж хэлхийг гуйсан байна. Энэ хоёр сэжүүр нь Шекспир аль хэдийн алагдсан бөгөөд алуурчин нь Диди байх өндөр магадлалтай гэдгийг цагдаа нарт улам баттай болгов. Цагдаа нар Смитийг олж түүнээс тусламж хүсжээ. Смит чайхан сэтгэлтэй хүн байсан тул Шекспир миний сайн найз, цагдаа нарын нууц төлөөлөгч болж Дидигийн нууцыг олж мэдэхэд бэлэн байна хэмээн илэн далангүй зөвшөөрчээ. Энэ нь цагдаа нарын төлөвлөгөөтэй яг нийцж байсан тул нууц ажиллагаа эхэлсэн байна. Дидигийн залтай сэргэлэн занг харгалзан үзэж Смит чагнах төхөөрөмж бүхий чихвчийг Red Bull энергийн ундааны савнд нуужээ. Ингэснээр хаашаач явсан авч явах боломжтой болсон бөгөөд цагдаа нар ч энэ жижигхэн залмихэнд ихээхэн сэтгэл хангалуун байв.
2010 оны 1-р сарын 20-ны өдөр бэлтгэлээ хангасан Смит Дидитэй уулзаж үг өдөж эхлэв. Энэ эмэгтэй үнэхээр болгоомжтой байсан бөгөөд өөрийг нь цагдаа нар сэжиглэж эхэлснийг мэдэж байлаа. Сэжигээс ангижрах хамгийн сайн арга бол Шекспирийг амьд байгаа гэдгийг батлах явдал байв. Үүний тулд тэрээр толгоогоо гашилгаж байсан бөгөөд Смитийг ашиглан Шекспирийн бичсэн мэт нэгэн захиа хуурамчаар үлдэж ээжийнхэн шуудангийн хайрцагт хийхийг хүсжээ. Смит бол Шекспирийн сайн найз тул бага насны явдал гэх мэт бусдын мэддэггүй олон зүйлийг мэддэг байв. Тиймээс хуурамчаар үлдсэн ч илүү бодиттой мэт болгож ээж нь ч итгэх магадлал өндөр байлаа. Захидлын гол утга нь: би хэрэг төвөгт орсон болохоор шоронд орж магадгүй. Тиймээс одоо ил гарах боломжгүй байна. Гэхдээ одоогийн амьдралдаа маш сэтгэл хангалуун байгаа тул битгий санаа зов гэх мэт агуулгатай байв. Мөн захидалд Диди бол надад тусалсан цорын ганц хүн. Тэр ямар ч асуудалгүй түүнд заавал итгээрэй гэж зориуд нэмж бичжээ. Шекспир бичиг үсэг мэддгүйг мэдэгдүүлэхийн тулд захидлын төгсгөлд би амаараа хэлж найзаараа бичүүллээ гэж нэмсэн байв. Зөвхөн захидлын агуулгыг харуул маш үнэмшилтэй байлаа. Хэрв Смит цагдаагийн талд байгаагүй бол цагдаа нар энэ асуудлыг шийдэхэд үнэхээр хэцүү байх байсан биз? Энэхүү захидал мэдээж хамгийн түрүүнд цагдаа нарын гарт орсон бөгөөд залтай Диди Смитийн өмнө Шекспир нас барсан гэдгийг эхнээсээ дуустал шууд хэлээгүй юм. Тэрээр өөрийнхөө төлөвлөгөөг төгс болсон Шекспирийн ээж захидлыг хүлээж авмагц цагдаа нар сургаггүй алга болсон хэргийн мөрдлөгийг зогсооно гэж бодож байв. Гэвч бодит байдал дээр цагдаа нар хэргийг зогсоох нь битгий ил. Харин ч сүр дүүлэнтэй хэвлэлийн баг хурал зарлаж 10,000 долларын шагнал амлан хүмүүсийг Шекспирийн талаарх сэжүүр өгөхийг уриалжээ. Энэ нь Дидиг маш их санаа зовоож гайхашруулв. Захидал яагаад нөлөөлсөнгүй вэ? Тэр захидал бол түүний маш нарийн төлөвлөж ямар ч цоорхоогүй гэж бодож байсан зүйл шүү дээ. Тэр даруй Смиттэй дахин холбогдож дараагийн төлөвлөгөөгөө хэлэлцэв. Энэ үед Смит нэгэн гайхалтай арга Дидид санал болголоо. Түүний үеэл ах хууль бус бодис зарж байгаад асуудалд орсон. Хэрв цагдаад баригтвал бүх насаар нь хоригдох ял авах нь гарцаагүй гин. Хэрв Диди мөнгө өгвөл үеэл ах нь Шекспирийг хөнөөсөн хэргийг өөр дээр авч магадгүй. Ямар ч байсан хоригдох хугацаа нь бараг ижил бөгөөд эхнэр хүүхэдтэй баггүй мөнгө үлдээж чадах тул гарцаагүй зөвшөөрнө гэжээ. Диди үнийг сонсоод үндэслэлтэй юм гэж бодсон хэдий ч болгоомжтой зангаараа бүх зүйлд сэжигтэй ханддаг байв. Тиймээс үеэл ахтай нь биечлэн уулзаж ярилцахыг шаарджээ. Цагдаа нар Майк гэх нэгэн цагдааг үеэл ахын дүрд хувирган Дидитэй уулзуулахаар явуулав. Эцэст нь $50,000 хэрэг хүлээхээр тохиролцжээ. Гэвч Майк Шекспирийг яаж хөнөөсөн бэ гэдгээ заавал хэлэх ёстой. Эсвэл цогцыг нь харуул, хамгийн сайн нь аллагын зэвсгээ надад өг. Ингэж байж л миний зохиосон түүх цагдаа нарт үнэмшилтэй сонсогдно хэмээн хатуу шаардсан байна. Энэ арга нь арай шууд бас эрсдэлтэй байсан ч Диди хэсэг бодсны эцэст нь зөвшөөрчээ. Үнэн хэрэгтээ энэ бол Диди Шекспирийг алагдсан гэдгийг анх удаа хүлээн зөвшөөрсөн явдал байлаа. Маргааш нь Диди Смитэд 38-тай калибрийн гар буу болон Шекспирийн цогцыг нуусан газрын зураг өгчээ. Эдгээр чухал сэжүүрүүдийг олж авсны дараа цагдаа нар тэр даруй хөдлөв. 2010 оны 1-р сарын 26-ны өдөр цагдаа нар газрын зургийн дагуу Дидигийн эзэмшлийн нэгэн байшингийн хашаанд малтлах хийж маргааш нь эрэгтэй хүний цогц олсон байна. Шүүх хэмнэлгийн шинжилгээгээр энэ нь 9 сар алга болсон Шекспир мөн болохыг тогтоожээ. Түүнийг зузаан цементийн хавтангийн доор булсан байсан бөгөөд дээгүүрээ хар хүрэм, цайвар цамц, доогоороо жинсэн өмд өмссөн байв. Энэ нь түүний 4-р сарын 9-нд бичлэгт гарахдаа өмссөн хувцастай яг ижил байлаа. Иймд цагдаа нар түүнийг 4 сарын 9-нд алагдсан гэж үзсэн бөгөөд тэр өдөр зөвхөн Дидиг түүнтэй хамт байсан нь түүнийг алуурчин болохыг улам бүр баталжээ. Мөн Шекспирийн цээжинд 2 удаа буудсан байсан бөгөөд ойроос буудуулсан байв. Анхны хэргийн газрын хувьд 4-р сарын 9-нд тансаг харшид бичлэг хийсэн тул тэр харш дотор байх ёстой гэж үзэн цагдаа нар нэгжлэгийн зөвшөөрөл авчээ. Ингээд харшид нэгжлэг хийх үед Шекспирийн цусны тол болцсон бөгөөд цагдаа нар нэн даруй үйл ажиллагаагаа эрчимжүүлж Дидиг баривчлан 1-р зэргийн хүн амны хэрэгээр яллажээ. Дорис Диди мөр 1972 оны 7-р сарын 25-ны өдөр Флорида мужийн Ривервьюд нэгэн ядуу гэр бүлд төржээ. Гэр бүл нь ядуу тарчиг байсан тул Диди багасаа л мөнгөнд маш их шундаг байсан бөгөөд ганган хувцас өмсөж, дэлгүүр хисч, тансаг машин унахыг мөрөөддөг байв. Гэвч санхүүгийн байдал нь үүнийг зөвшөөрдөггүй байлаа. Хүчтэй нэрлэхүү зан нь түүнийг үргэлж ангийнхныхаа өмнө баян айлын хүүхчиг харагдуулахыг хичээхэд хүргэдэг байв. Эцэг эх нь компани эзэд гэр бүл нь баян гэж худал хэлдэг байжээ. Энэхүү хуурамч дүрээ хадгалахын тулд эцэг эх нь сургууль руу хүргэж өгөх бүрт сургуулиас зайтай газар машинаа зогсоохыг шаардаж, ангийнхаа хүүхдүүдэд гэрийнхээ машиныг тансаг биш гэдгийг мэдэгдүүлэхгүй тулд явган алхдаг байв. Сургуулиа төгссөний дараа тэрээр ээжтэйгээ адил сувилагчийн туслах болж, хожим нь ахлах сургуулийн найз Джеймстэй гэрлэж нэг хүү төрүүлжээ.
Уг нь совилогчийн ажил сайн, орлогч боломжийн байсан ч Диди хизээч сэтгэл ханж байсангүй. Тэрээр бүх хүмүүсийн нүдэн дээр маш амжилттай яваа харагдахыг хүсдэг байв. Иймд брендийн хувцас, үнэт идэл, тансаг машин нь түүний салшгүй хэрэглээ болжээ. Мөнгө нь өрөхгүй бол зээл авдаг байв. Ерөнхийдөө тэрээр онцгой нэгэн байхыг хүсдэг байсан бөгөөд заримдаа үнэхээр мөнгөгүй бас үедээ хулгайч хийдэг байв. 1999 онд 27 настай Диди хулгайн хэрэгээр тэнсэн харгалзах ял авч дараа нь чекийн залилангаар баривчлагдж байв. Гэвч мөнгөн дүн нь их биш байсан тул зөвхөн торгох болон тэнсэн харгалзах ял авчээ. Уг нь түүний Аркадия эрүүл мэндийн компанид ажил маш сайн байсан бөгөөд нэгэн салбарын жижиг удирдагч хүртэл болж байв. Гэвч түүний нэр төрөө хадгалахад зарцуулдаг зардал хэтэрхий их байсан тул орлого нь зарлага нөхөхгүй байх нь ердийн үзэгдэл болжээ. Насанд хүрсэн Дидигийн мөнгөнд их хүчтэй шунал нь түүнийг ямар ч арга хэрэглэхээс буцахгүй болгосон бөгөөд худал эхэлж, лойртоход бүх аргыг хэрэгэлдэг байв. Тэрээр бүр салбар компаниасаа мөнгө шамшигдуулж, төв компани нь нэгтлэн бодох бүртгэлийн асуудлыг илрүүлэх үед нотлох баримтыг устгахын тулд санхүүгийн бүх бичиг баримтыг шатааж байжээ. Машины зээлээ төлөхгүй тулд удаа дараа өөрийгөө хулгайлагдсан, эсвэл бэлгийн хүчирхийлэлд өртсөн, гэрт хулгай орсон гэх зэргээр жүжиглэж байв. Тэрээр өөрийн гэсэн компани хүртэл байгуулж байсан ч сүүлдээ өрнөөс салахын тулд дампуурлаа зарлаж байжээ. Энэхүү амьдралын хэм маяг нь эцэстээ гэрлэлтийг нь сүрүүлж, түүнийг таньдаг хүмүүс бүгд түүнээс зайлс хийдэг болжээ. Гисэн хэдий ч энэ нь түүний амьдралд нөлөөлсөнгүй. Удалгүй өөрөөсөө 10 гаруй насаар дүү найз залуу олж жаргалтай амьдарч байлаа. Цаг хугацаа өнгөрч 2008 онд Шекспир 30 сая долларын суглаанд хожсон тухай мэдээ тархав. Диди үүнийг сонсоод маш том боломж гэж бодож өөрөө санаачлан очиж танилцсанаар өмнөх түүх ихэлсэн юм. Олдсон сэжүүрүүдээс харахад Диди алуурчин болох нь эргэлзээгүй ч тэрээр эхнээсээ дуустал өөрийнхөө гин бурууг хатуу үгүйсгэсээр байв. Шүүх түүнийг зүхтахаас сэргийлж батлан даалтын мөнгийг нь 1 сая доллар гэж маш өндөрөөр тогтоожээ. Шүүх хурлыг хүлээх хугацаанд Диди бахархалтайгаар "Би огтхон ч санаа зовхгүй байна. Хүн амны хэрэгээр шоронд орно гэж үү? Ямар ч тангарахтны шүүгч намайг буруутгах чадахгүй. Тэд намайг буу урьж Шекспирийг хөнөөсөн гэж байна. Би тийм хүн биш гэдг нь тодорхой. Би хизээч ийм зүйл хийхгүй" гэж хэлж байв. Үнэн дээр цагдаа нарт олдсон сэжүүрүүд харьцангуй хангалттай байсан ч үндсэндээ бүгд шууд бус нотлох баримтууд байсан бөгөөд түүнийг аллага үлдэж байхыг харсан гэрч үнэхээр байхгүй байлаа. Эдгээр шууд бус нотлох баримтуудад тодорхой гэмт хэргийн сэтэл багтаж байв. Диди Шекспиртэй танилцсны дараа түүний хөрөнгө болон авлага бараг бүгд Дидигийн эсвэл түүний компани нэр дээр шилжсэн байв. Энэ нь Дидид эдийн засгийн маш том сэтэл байсныг илтгэж байлаа. Өмнө нь мөнгөний төлөө хэрэглэж байсан эрс тис аргуудыг нь бодоход ийм сэтэл байх нь бүрэн үндэслэлтэй юм. Хоёрдугаарт нууц мэдээлэгч Смит. Диди болон түүний хоорондын яриаг их хэмжээгээр бичиж авсан байв. Тэрээр Шекспирийг хөнөөсөн гэдгээ шууд хүлээн зөвшөөрөөгүй ч Шекспир ам өргөцсөн гэдгийг байнга сануулж байжээ. Мөн Диди янз бүрийн аргаар жишээлбэл мессеж хуурамчаар үлдэх, хүн хөлсөлж Шекспирийг амьд байгаа мэт хуурамч дүр эсгэх зэрэг үйлдэл хийж байсан нь өөрийнхөө сэжүүрийг арилгах зорилготой байв. 3-дугаарт гар утасны дохио. Цагдаа нар холбооны станцын мэдээллээс Шекспир болон Дидигийн утас байнга хамт байсныг илрүүлжээ. Энэ нь Шекспирийн гадаадтай харилцах бүх харилцааг Диди ганцаараа удирдах байсныг харуулж байсан бөгөөд тэр л цорын ганц с сэжигтэн байлаа. 4-дүгээрт гэрч болон аллагын зэвсэг. Диди мэдээлэгч Смитэд өгсөн гар буу нь энэ хэргийн цорын ганц аллагын зэвсэг бөгөөд энэ бууг үргэлж Диди хадгалж байжээ. Шекспирийг алагдсны дараа тэрээр бууг эцэг эхийнхээ гэрт нуусан байна. Мөн хуучин нөхөр Джеймс рүүгээ залгаж байшингийнхаа өмнө нөх ухуулахыг гуйсан бөгөөд хожим Джеймс шүүхэд гэрчээр оролцож үүнийг баталж тухайн үед хүн болох гэж байгааг мэдээгүй гэжээ. 5-дугаарт бусад эд мөрийн баримт. Цагдаа нар мөрдөн байцаалтын явцад Диди Walmart дэлгүүрээс резин бэйли, скотч, гялгар уут зэрэг олон хэрэгсэл худалдаж авч байгаа хяналтын камерын бичлэгийг олсон бөгөөд эдгээр нь хожим нь Шекспирийн цогцсны ойролцоогоос олдсон байна. Бусад гэрчүүдийн мэдүүлэгтээ нэмэгдээд эдгээр шууд бус сэжүүрүүд нь бүрэн нотлох баримтын хэлхээг үүсгэж чадсан юм. Прокурорын таамаглаж байгаагаар гэмт хэрэг дараах байдлаар үлдэгдсэн байх магадлалтай. Диди тасралтгүй мөнгө шаардаж хөрөнгийг нь шилжүүлэн авсны дараа Шекспир түүний жинхэнэ дүр төрхийг мэдсэн тул тэдний хооронд маргаан гарчээ. Диди мэдээж аль хэдийн гартаа оруулсан мөнгөө буцааж өгөхийг хүсээгүй тул хамгийн хэрцгий аргыг сонгож Шекспирийг бүрмөсөн устгасан байна. Үүнийхээ дараа тэрээр Шекспирийг амьд байгаа мэт хуурамч дүр зургийг нарийн зохион байгуулжээ. Шүүх хурлын үеэр бас нэгэн явдал болсон нь Диди гинт нэг зүйл ойлгосон мэт цагдаа нарт үнэнээ хэлье гэжээ. Тэрээр Рональд гэх нэртэй хар тамхичин Шекспиртэй маргалдаж зодон болох үедээ Шекспирийг хөнөөсөн гэв. Энэ түүхийг тэр эртнээс төлөвлөсөн байх магадлалтай.
Нууц мэдээлэгч Смиттэй төлөвлөгөө боловсруулж байхдаа Рональд гэдэг хүний талаар олон удаа дурдж байсан. Гэвч цагдаа нар түүнийг хайж үтсэн боловч тийм хүн огт олдоогүй байна. Энэ арга нь бүтэхгүйг мэдээд Диди дахин нэг шин түүх зохиож анх цагдаад мэдгдсэн Шекспирийн үеэл Идом л түүний хөнөөсөн гэжээ. Шалтгаан нь Идом байнга мөнгө нэвтэг байсан бөгөөд Шекспир өгөхгүй гэснээс болж тэд маргалдаж эцэст нь Идом буутсан гэв. Энэ тайлбарыг цагдаа нар огт боломжгүй гэж үзсэн. Хэрв Идом алуурчин байсан бол өөрөө цагдаад мэдэгдэхгүй байсан бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэнийг нотлох ямар ч баримт олдсонгүй. Цагдаа нар итгэхгүй байгааг хараад Диди эцсийн хөзрөөд илгэж өөрийнхөө 14 настай хүү Роберт Джеймсийг Шекспирийг хөнөөсөн гэв. Тэрээр хэлэхдээ тухайн үед бид Шекспирийн тансаг харшид амьдарч байсан. Нэгэн орой Шекспир над руу дайрч орон дээр даран хүчирхийлэх гэж оролдсон. Хачирхалтай нь яг тэр үед миний хүү орж ирээд энэ дүр зургийг харсан бөгөөд буу авч 2 удаа буудан Шекспирийг хөнөөсөн гэжээ. Мэдээж хэрэг ийм утгагүй тайлбарт цагдаа болон шүүх хизээч итгэхгүй нь ойлгомжтой. 2012 оны 12 дугаар сарын 10-ны өдөр урт удаан хугацааны шүүх хурлын дараа тангарагтны шүүгчид ердөө 3 цаг зарцуулан санал нэгтэйгээр шийдвэр гаргажээ. Дидигийн 1-р зэргийн хүн амны хэрэг нотлогдож бүх насаар нь хорих ял оноож хизээч магадлангаар суллагдах эрхгүй болгосон байна. Шүүгч ял сонсохдоо Диди бол миний харж байсан хамгийн манипуляц хийж чаддаг хүн. Энэхүү хэрцгий хэрэг нь элт нарийн зохион байгуулалттай. Урдаас төлөвлөсөн гэмт хэрэг бөгөөд зорилго нь ердөө л мөнгө заллах байсан. Тэрээр Шекспирийг амьд байгаа мэт харагдуулахын тулд нарийн төлөвлөж цагдаа нарыг төөрөгдүүлсэн гэжээ. Шүүх хурал дууссаны дараа тэрээр Шекспирийн гэр бүлийнхнээс уучлалт гуйсан загтал бичсэн боловч гин бурууга хүлээн зөвшөөрсөнгүй. Шоронд байхдаа өмгөөлөгчдөө загтал бичиж жинхэнэ алуурчин бол Шекспирийн үсчин найз Смит гэжээ. Учир нь Шекспир Смитийн эхнэртэй явуулдаг байсан бөгөөд үүнийг мэдснийхээ дараа Смит өшөөгөө авч Шекспирийг буудан хөнөөсөн гэв. Мэдээж түүний түүхэнд дахин хинч итгэхгүй болсон байлаа. Учир нь бүх хүмүүсийн нүдээр түүний амнаас ганц ч үнэн үг гардаггүй байв. Энэ аимшигт эмэгтэй ялаас мултрахын тулд өөрийнхөө төрсөн хүүг хүртэл золиослон хэрэг хүлээлгэж чадах ямар ч хүн чанаргүй нэгэн байлаа. Бүх хүмүүс өөрөөс нь нүүр буруулж байгааг хараад тэрээр дахин шүүх хурал хийлгэх шин шалтгаан бодож олсон бөгөөд өөрийнх нь өмнөх өмгөөлөгч Болт шүүх хурлын үеэр алдаа гаргасан. Өөрийг нь чин сэтгэлээсээ өмгөөлөөгүйгээс болж гин буруутай тооцогдсон гэжээ. Түүний өөрийнх нь үгээр бол тэр надад ямар ч өмгөөлөл хийгээгүй, огт хийгээгүй. Тэр маш муу байсан гэжээ. Үүний талаар Болт өмгөөлөгч тайлбар хийхдээ тэр болон түүний баг бүх зүйлээ зориулан ажилласан бөгөөд огтхон ч хайхрамжгүй хандаагүй гэв. Түүнээс гадна бүх нотлох баримтууд түүнийг алуурчин гэдгийг нотолж байсан тул хичнээн мундаг өмгөөлөгч байгаад ч бодит байдлыг өөрчилж чадахгүй байсан гэжээ. Үхэгтэй хүртэл бууж өгөхийг хүсээгүй Диди 2019 оны 4-р сард дахин шүүх хурал хийлгэх шаардлага тавьжээ. Энэ удаад тэрээр нөгөө өмгөөлөгч Баярон нь шүүх хурлын үеэр өөрийг нь үр дүнтэй өмгөөлж чадаагүй гэв. Үнэн хэрэгтээ тухайн үед Баярон аль хэдийн нас барсан байв. Флорида мужийн давж заалдах шатны шүүх 2016 болон 2019 онд Дидигийн давж заалдах гомдлыг 2 удаа хэрэгсэхгүй болгож бүх насаар нь хорих ялыг хിവэр үлдээжээ. Диди шоронд байхдаа нэгэн телевизэд ярилцлага өгөхдөө Шекспирийн хөнөөгөөгүй гэдгийг үргэлжлүүлэн баталсаар байсан бөгөөд ялна гэдэгтээ итгэлтэй байгаагаа хэлсэн ч найдвар маш бага байв. Тэр амьдараа шоронгоос гарахгүй байх магадлал маш өндөр байлаа. Эцэст нь дурдахад нэг таатай зүйл бол Шекспирийн анхны хүүгийн ээж Эндрюс 2017 оны 6 дугаар сард Флорида мужид $20 Monopoly гэдэг хусаж арилгадаг суглаа худалдаж аваад яг л хувь тойрог гэлтэй дахин хонжуур таарч шагналын сан нь $100 байв. Үнэхээр л аз хямрт эвээгдсэн хүн гэж хэлж болно. Суглаанд хоцсон Эндрюс маш их баяртай байсан ч айдас илүү их байв. Тэрээр хэвлэл мэдээллийнхэнд Шекспирийн эмгэнэлт явдлыг давтахаас айж байгаа тул нүүж чимээгүйхэн амьдрах болно гэдгээ хэлжээ. Энэхүү эмгэнэлт явдал мөн тоо томшгүй олон иргэдийн Америкийн суглааны системд гомдлыг дагуулсан юм. Суглаанд хожсон хүний хувийн мэдээллийг шууд олон нийтэд зарлах нь үнэхээр хэтэрхий аюултай бөгөөд олон гэмт этгээдүүдийн байгуулдаг. Америкийн түүхэнд суглаанд хожсон хүн алагдсан хэрэг олон удаа гарч байсан. Хонжуур авсан хүн бусдад онилуулахгүй тулд төрлөх нутгаа орхиж танил хүрээллээсээ холтохоос өөр аргагүй болдог. Америкийн эрх баригчид энэ асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд одоо олон мужид том шагнал хожсон хүмүүст нэрээ нууцлан шагналаа авахыг зөвшөөрдөг болсон. Мэдээж хэрвээ хоцсон хүн өөрөө заавал олон нийтэд зарлахыг хүсвэл тэд дуртай хүлээн зөвшөөрдөг. Шекспирийн эмгэнэлт явдал үнэхээр сэтгэл өвдөх юм. Хүмүүсийн хэлдгээр гай дотор аз нуугдаж, аз дотор гай нуугддаг. Аз гай хоёр хамтдаа байж бие биедээ шалтгаан үр дагавар бий болдог.
Нэг шөнийн дотор баяжих түүх мэдээж хүмүүсийн сэтгэлийг татдагч. Энэ нь эцсийн дүндээ цөөхөн хідэн азтай хүмүүсийн л хувь заяа бөгөөд бүр тэр цөөхөн хідэн хүртэл далд зохион байгуулалттай байх магадлалтай. Бидний хувьд жирийн хүмүүсийн хувьд Тэнгэрээс гинэт их хэмжээний хөрөнгө онож ирнэ гэж найдах хэрэггүй. Санхүүгийн эрхчлөөнд хүрэх замд ямар нэгэн гайхамшиг хэрэггүй. Зөвхөн зөв зарчмыг тууштай хэрэгжүүлэх л чухал юм. За ингээд энэ удаагийн дугаар үүгээр өндөрлөж байна. Таалагдсан бол дагахаа битгий мартаарай. Дараагийн дугаараар уулзцгаая. Түр баяртай.